За сайн байцгаана уу. Өнөөдөр Цэцэрлэг хотод Баян хонгор ар хангаа, өвөр хангаа гэсэн хангаа мөсийн аймагуудын одоо зөвлөгөө болж байна. За энэ зөвлөгөөнөр бол одоо аймагуудын хамтын ажиллагаа, дээрэс нь одоо энэ соёлын бүтээлч үйлдвэрлэл одоо аялал жуулчлал гэх мэтлийн одоо гэх мэтлийн салбаруудын хамтын ажиллагааг одоо улсын хэмжээнд яригдж байгаа асуудал маш олшуурхууштай, талхууштай байгаа. За манай аймгийн хувьд бол энэ жил одоо хангаа мөсийн зөвлөгөөн дээр бол одоо аялал жуулчлалын чиглэлээр өвөр хангаа аймагт яаж өвөр хангаа ангаатай яаж холбох уу, тэрийг одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг яаж борлуулах уу, тэр улсдаа яаж таниулах уу гэдэг чиглэлээр оролцож байна. За өнөөдрийн хувьд Баян хонгор бол Мазала Баавга гэдэг одоо брендийг одоо үүсгэн байгуулад одоо явж байгаа. За олон төрлийн бүтээгдэхүүнээр энэ хангаа мөсийн үзлэнд одоо оролцоод явж байна. За өнөөдрийн энэ бүтээлүүд маань бол одоо Баян хонгор аймагт одоо оюун лэгшүүр компани гэдэг одоо компани залуу одоо Эрдэнэмөнхийн одоо бүтээлүүд байгаа. За үүнээс цогтхон дурдах юм бол одоо Мазала Баавгаар давсан бүтээл хийсэн байна. За мөн одоо үзэг балны сав байна. За ингээд одоо алтан мазалаа гэх мэтлэнгийн бүтээлүүд мөн одоо энэ дээр хүүхд багчууд зориулсан комик ном байгаа. Боддог, уншдаг гэх мэтлэнгийн багц ном байж байна. За жихрийн тавг, тэгээд уут, мөнгөний авдар, аяг гэх мэтлэнгийн Мазала брендийг бид нэр таниулах тийм ээ. Цаашд одоо бүс бичлэгээ Монгол улсдаа таниулж сурчлах энэ ажлуудыг хийгээд ингээд энэ малын соёлын бүтээлч өртөг шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг л бид нэр хөгжүүлэх, таниулах энэ зөвлөгөөнд оролцсноор л ийм ач холбогдлоо гэж үзэж байна. За аймагуудын одоо онцлогуд байна. Манай аймаг дээр бол одоо манай аймаг өөрөө говь хангаа тал хэрэгсэн ийм 3 бүсийн нутаг байдаг. Говийн байгааг үзэсгэлэнтэй газрууд байна. Хангаан одоо үзэсгэлэнт газрууд, мөн аршаан совлол гэх мэтлэнгийн сонин содон өвдөл газруудыг зөвхөн аймагтаа биш бүс нутгийн хэмжээнд ярьж олон улс таниулах, дотоод гадаадын жуулчдад таниулах энэ арга хэмжээ нь бол маш одоо онцлогтой болж байгаа гэж үзэж байгаа. Ач холбогдол бол одоо их өндөр байна. Яагаад гэхээр ингээд аймагтаа зохион байгуулдаг гэсэн бол бүсчил зохион байгуулснаар одоо энэ одоо бүсийн арга хэмжээнд бид нар бол одоо энэ оролцсноор онцлог давуу тал байна гэж харж байгаа.